Хот мөндөр сувх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгээ хүргэхээр хөтлөгч ганц өгөх бэлэн болсон байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 төлгөөний хот мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон өв соёл уламжлалаа дээдлэгч оюут толгой ивент итгэж байна. Өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр гарчигнаасаа эхлээ харагдаж байгаа бах те. Их Монгол гэж нэрлэгддэг хасын шарав шан цаврагын талаар ярих гэж байгаа. За яг хоо энэ хүн одоо 19-р зууны дунд үеэс хойшоо төрөөд тэгээ 20-р зууны ихэнх үед 20-р зууны дунд үе хүртэл ерөөхдөө одоо 200-ыг дамнан амьдэрсэн 3 төрлийн одоо нүрийг үзэж 3 үед барилдаж явсан гэдгээр бол онцгой авраг. За яг хоо нэг түүний талаар одоо ингээл монголчууд маань одоо манжийн одоо төрөмгөөллийн үед байсан одоо бичиг баримт гэдэг юм уу те дурдтгал архив байдаг юм уу тэр бүх зүйлс маань одоо 37 оны одоо 32 оны гэх мэтлийн хэлмэгдүүлэлтийн үеэр устдад үгүй болсон. Тэгээд 91 тоо баримт одоо судалгаа гэдэг юм тэр хүний талаар мэдээлэл маш бага гарч ирдэг. Үсрээл бид нар хайгаал үсрээл 2 удаас нүр олол олох юм. Гэхдээ өнөөдөр одон мөндөр сувг энэ хүнийг онцолж байгаагийн хувьд тэгээд тэр хүний түүхэн амьдарч исэн хугацаа, газар орон маш олон түүхүүдийг бас давхар холбож ярьж дэлгэрүүлж ярих юм байгаа шүү. За бид нар одоо яг хөө сүүлд эдүү түлхүү мэдхээр Өвөрхангай аймгийн Бүрд сум гэж байгаа. Бүрд сумын маань уугуул ардын уран зохиолч Дэндвийн Пүрвд орж гиснэг мэднэ. За Дэндвийн Пүрвд орж байгаа нь бас нэг дурсамжаас яриагаа эхлэж бодож байна. За энэ дурсамж нэр гэж байгаа. За шарилан гэдэг одоо гол байдаг. Харилан шарилан гэдэг энэ гол. За шарилан гол цусдаг янхэр гэртээ олон гүтээ айлаар айрагны багжуултаа даах шүтлэн сарвайлган олонтоо бууж явсан нэгэн билээ би гэж өөрийнх нь дурсамж. Энэ үед болохоор тэр гэрийн эзэн нь баруун хоймроо ханхайлан суух нь уул ургаж үүл унсан мэд сүртээсэн гэж байгаа байхгүй. За тэгээд Дэндвийн Пүрвд орж байгаа ч өөрөө 1930-аад оны хүн. Тэгээд эн чин өөрөө нэг баг залуу морь унжсэн үе гэж бодох юм бол хүүхдүүдтэй гүйж байгааг бодох юм бол 40 он. Тэгэхээр энэ гэрийн хоймор сууж байгаа энэ гэрийн эзэн бол одоо баг 60 шахаж байгаа юм хүн байх хэвээр. Гэтэл уул тэгээ бууж одоо үүл буус юм шиг сүртээсэн. Тэгээ ийм хүний талаар ярьж байгаа байхгүй. За тэгээд эрүүн эмээлийн бүүрэг мэт агаад өргөн налуу магнаад хөмөглөх өтгөн хөмсгөн дор үл мэдэг гурвалжин нүд очтонгууд харц дайлдэрч хавирганы бураа шархаг шиг болдгсон гэж юмний талаар өгүүлж үлдээсэн байна. За тэгээд энэ яг хөө шарилан харилан голын савд одоо ингээд бүгдээрээ л монголчууд байгаа шүү дээ. Тэгээ монгол хүмүүс л амьдарч байгаа. Тэгсэн чинь тэр дундаас яагаад ганцхан энэ хүнийг те монгол дотроос мөнх монголчууд дундаас яагаад энэ хүнийг ганцхан их монгол гэдэг байгаа. Монголгой гэдэг байгаа те. Бүгд монголчуудад л энэ хүн нэгийг онцгойлон монгол хэмээн дуудах нь гайхал бахархал төдийгүй ардын их өргөмжлөл ажээ гэж байгаа. Үндэсний бүх чинь монголын л бүх шүү дээ. Тэгэхэд л тэр дунд байгаа нэг хүнийг яагаад их монгол гэдэг байгаа. Энэ бас бодмаар асуудал. За яг улсын зам Баяр сайхан болон Цэргийн начин Тэгшээ нарын хамтран бичсэн 20-р зууны их асрын өмнө гэж ном байна. За энэ номон дээрээс олж уншсан бас нэг жоохон зүйлийг хамтдаа уншаад үзье. За ингэж байгаа. 100 цагт Монголын их говьд жингийн цуваа хөвөрнөө. Аянчны ам нь омголтно. Инхээр одоо Монгол руу ирж байгаа жингийн цуваа гэхэрч одоо нэг юм хятадын 8-чин эдэр байгаа байхгүй. Хятад 8-чтай байгаа байхгүй. Тэгээд ам нь одоо цангасан бололтой. Зорьсоор хагаад ирсэн худагт нь тэмээ унаад үхсэн. Одоо эндээс тэр хүртэл нэг 200 км байлаа гэд явсараа тэнд худаг байгаа гэд худгаал бараад явдаг байхгүй зам. Тэгсэн чинь очсон чинь тэрийг ингээд амын таглаад тэмээ өгсөн байгаа байхгүй. Тэгсэн чинь жинчин хятадууд чинь цөхрөнгөө бараал. Ноцолтоод нөгөөдгөө гаргаж чадахгүй. Санаа алдаа сууж ийн гинэ. Тэгсэн тэдэн дээр нэг хэсэг Монгол жинчин эсний дотор хавжигдуухан толгойтой, өндөр гойлог нуруутай, богинохон шилбэтэй бадрун хүрэн залуу байж ийн гинэ. Тэр шууд очиж тэмээний 2 хөлөөс татаж үзв. Гэсэн нөгөө хятад худалдаач чинь түүнийг дооглонгүүнүүдээр харж ийсэн нэгэн тэгсэн гинэ. Чамааг наадхыгаа гаргачвал энэ хар тэмээнээс хооших тэмээн ачиг бүгдийг нь өгье гэж тэгсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө ир чин зэвүүн хөрсөн бололтой царай нь хүрлийж нэрээ юу гэж хэлээд ачааруугаа эргэж зодог шуудгаа гаргаж өмсөд цолоо дуудуулан дивж очиод тэмээний 2 хөл дээрээс шүүрч аваад чүү хэмээн 3-таа угсарч үгсэн тэмээг худгийн хашлаг модтой хамт мултлан татан хайжээ гэж байгаа байхгүй. Тэгээд өнөөх заасан тэмээний бурамтгийг тайлж хөтлөөд алхахад нөгөөд нь инээлжсэн нөгөө гитод чинь чимээгүй болсон гэдэг. Нөгөө хэд мөн толгоогоо барьцгааж яа хэмээлдэн энэ бол
их Монгол гэдэг авраг юм байна гэдгийг одоо бусад хүмүүсээс нь дуулсан байгаа байхгүй. За ийм одоо хүний талаар хэдүүлээ өгүүлэх гэж байгаа. Ингээд хідэн дурсамжуудаас ингээд ямар ч нэг юм дүрийг нь тодорхойлоод эхлэе те. За ер нь бол түүнийг хасын шарав жамц гэдэг. Зарим бүхийн одоо тэр нөгөө нэг даншиг наадмуудын тэмдэглэгээн дээр арай өөр нэрээр гарч ирээд байдаг. За тэр нь ч бас учиртай зүгээр яг очиод барилдах гээд очисон чинь өөр нэг хүн нэрээ бүртгүүлсэн байж байгаа нь. Тэгээ барилдаж чадахгүй чи миний өмнөөс барилчих гээд тэгээд барилдуулсан гээд тэр нэрээр нь бас ганц нэг одоо даншигын наадам дээр нэр нь гарч ирдэг. Бусдаар бол одоо хасын шарав жамц гэдэг нэртэй. 1877 онд Төшөөд хаан аймгийн Далай гүн Алтан хуйгийн хошуу. Одоогоор бол манай энэ Өвөрхангай аймгийн Бүрд хужир тавьцаа энэ сумдын нутагт хас зааны хүү болон мэндэлсэн. Аав нь бол заан гэж байгаа учраас даншигын заан цолтой бүх. Тэгэхээр одоо бүхий удамтал гэсэн үг. Бага наснаас бол одоо тарчиг ядуу амьдрал донд өнгөрүүлсэн ч гэсэндээ 16 настай гэхэд бол манай хүн Дулаан уулын ёл хайрхны тахилга барилдаанд барилдаж төрүүлээд бүх барилдах гараагаа эхэлсэн байна. 16 настайгаас. Ер нь бол төрөлхийн бие балдар нь одоо ингэж шилэхээр хүмүүс одоо худлаа ярьлаа л гэх баг. Гэхдээ бүр ингээд зарим тоо баримтан дээр 2 м 30 см өндөр гэдэг. Зарим дээр нь 2 м 37 байсан гэж ярьдаг. За манай нөгөө нэг түүхэнд гардаг өндөр гонгор гэж бид нар мэдэн шүү дээ. Энэ хүн бол 2 м 40-д гарсан хүн байсан гэж бас яриад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүн дээр бол нэг 2 м 30 хийж байгаа. За яг хуу дараа нэг зургаар баримтжуулах учраас би 2 м 30-аар нь явчих заяа. Шууд өрвөлжин гар том бөгөөд урт өвдөг томтой гартаа өртсөнийг татан авчирч хөлдөө таасан бүхнийг цохих тэнхээтэй ясны бүхэн юмаа гэж хашир өвгчүүл ярьдаг байсан. Тэгээ жоохон байхад нь одоо нэг 17 8 та байхад нь те. Шарав жамц ямар ч атан тэмээ эмнэг догшин морь малыг гараа хүрсэн газраас базахад тэмээнд бархиад хөвтдөг адуун шээс алдан зогсдог байжээ гэж. Шарав жамц хүүгийн хүч тэнхээний тухай яриа нутаг хошуунд нь те. Тэгээ дээрэс нь Төшөөд хаан аймгийн Далай гүн Алтан хуйгийн хошууны нутгаар тархан яригдчихсэн байна. Нэг 10 хэдтэй залуу гэхэд ийм тэнхээтэй ийм том амьтан байгаад байна гэж. За ингээ яг 1877 он төрсэн Шарав жамц чим 1900 он гэхэд 23 настай болж байгаа юм л да. За тэгээ бид нар нөгөө өмнөх дугаар дээр ярьж ирсэн. Одоо нөгөө 1921 оноос хоошоо хийгдэж байгаа наадмуудын чинь ардын өмсгөлийн жилийн наадмууд гэж байгаа боловч өмнө нь болохоор яг тогтсон наадам байхгүй. А ихэнхдээ нөгөө богдын одоо санал санаачлагаар гэх юм уу богдын одоо хийе гэсэн өдөр судар тааруулаад одоо тэгээ зуны дэлхий цагтаа хийдэг. А тэгтээ ямар ч нэг 2 3 жилдээ нэг халахын 7 хошуу нийлж ягаад нэг хийдэг. Даншиг болгож хийдэг. А бусдаар бол нэг 10 засаг гэдэг засгийн наадам бас дахиад тустай болж идэг. Ингээд жилдээ 2 3 ч наадам болж идэг. 9 10 сард ч юм уу наадам болсон ч болдог. Нэг ийм барилдаанууд яваад байгаа. Яг нэгдсэн юм цол болгодог наадам үндэхээс ондоо тэгээд нөгөө даншигт барилдаад ингээд төрүүлж мөрөх юм бол даншигын цолоо аваад явдаг. Засгийн наадамдад барилдах юм бол одоо засгийн цолоо авдаг юм уу яадаг. Нэг ийм бүх юм болдог байна. За яг хуу энэ дээр зүгээр нэг гоё зүйлийг дуртахад манайханд бас гоё таны мэдхүн талаасаа. Одоо нөгөө Улаанбаатар хотын чинь хэдэн жилийн хой гэдэг үлээ. За одоо энэ 2025 онд ч болохоор 386 жилийн хой залгаж байгаа байхгүй Улаанбаатар хотын. А гэтэл Улаанбаатар хотын үүх түүхчин энд биш. Өвөрхангай аймгийн тэр Бүрд сумаас эхлэлтэй байхгүй юу. За яаж юм гэхээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт одоо сумын төвөөс хойш 27 км газарт их Монгол уулын зүүн урд хормоод орших 3 жижигхэн нуур байдаг. Тэр нуурын нэг нь болохоор Ширээд цагаан нуур гэдэг байхгүй. Тэгээд энэ 1639 онд Ширээд цагаан нуурд өндөр гэгээн зан озрыг 5 настай байхад нь одоо богдод өргөмжилдэг юм. А яг тэгээд нэг 1639 онд энэ Ширээд цагаан нуурд те одоо ингээд зан озрыг ингээд яаж байгаа яг энэ үйл явцаас ахуулаад тэрийг Улаанбаатар хотын эхлэл гэж үздэг. За тэгээд өнөөдрийн буюу 2025 он гэхэд 386 жилийн хой гэдэг. Тэгэхээр Өвөрхангай манай Бүрд сум бол Улаанбаатар хотын анхны баг эхлэл гэж нэрлэгдэхээр тийм газар юм биш үү. Ер нь бол Төшөөд хаан аймгийн Гомд орчинхүү зан озрыг 5 настай байхад нь гэгэн цол өргөмжилж анх тухаар богд гэж алтаашуулаад түүнд шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн Улаанбаатарын суурь тэнд тавигдсан юм байна. За мэдээж нөгөө нэг 7 хошуу нийлж 3 жил нэг удаа бат оршил өргөх наадам хийж байснаа сүүлдээ жил бүрийн 100 хийдэг болсон. За энэ бол одоо нөгөө нэг даншиг гэдэг юм маань наадмыг хилээд байгаа. За ингэж явсараа 1922 он хүртэл үргэлжлээд тэгээ эндээс бол одоо 7 хошуу даншиг наадам гэдэг наадам маань одоо ардын хувьсгалын тэдэн жилийн наадам гэдэг юм уу те ийм нэртэй болоо явж байгаа.
За манай ч одоо нөгөө хошууноосоо гарч үзээгүй. Хошуундаа нэг барилдсан. Дараа нь төрүүлсэн ч юм уу тийм байгаа. Хошууноосоо гарч үзээгүй өөр нааданд барилж үзээгүйсэн залуу бүхийг даншгийн наадамд авиж барилднуулаа гэд нутгийнх нь одоо нөгөө том бөхчүүд шүү дээ. Ахнар махнар дагуулаа явсан байгаа байхгүй. За тэгээ ер нь бол манай энэ наадмыг их сонирхож очсон. Өөрийн хүч тэнхээгээ сорихоор нарийнхан ухаад оргон шуудагтай олгоо мөртөө цэнхэр далбааг өмсөө дэвхэд богдын шар асрын оройтой гарынх нь хуруу баг чацуу байж гэж байгаа. За эндээс нөгөө нэг Монгол орон даяар яригдах яриа нэглэн. Залуухан хүн ирж байгаа. Гэхдээ би хааны хувьд бол ийм айхтар том. Тэгээ нөгөө гар урт гэдээсэн шүү дээ, тий. Гар урт. Зодог шудаг өмсөд дэвхэд зүгээр л тэнд нөгөө нэг өстө нөгөө хан гардан дэвж байгаа юу гэлтэй. Тэгээ одоо хамгийн том асар чинь одоо богдын шар асар байх нь шүү дээ, тий. Богдын шар асрын дээгүүр баг гар нь гарч ирэхүүц. Ингиж гоё одоо тэнхээтэй нэм би хаатай байсан байна. Тэгээ гол нь маш гоё онцлог нь маш гоё уран дивэ шаваатай гэж ер нь ард олондоо яригддаг. Тийм. Тийм үнэхээр гоё уран дивэ шаваатай. Тэгээд ямар сандаа энэ дивэ шавааг нь харах гэж хорлоогийн чаа болсон 1946 оны Ардын Явсгалын 25 жилийн тэгш ой дээр Шарвцан саврахыг 70 гарцсан хойно авчирч дэвүүлдэг байхгүй. Бас тэнд барилдана. Тийм өндөр урт мөчтэй хүн чинь дэвхээр бас тийм гоё харагдах нь юу л бол тий. Тийм гэхдээ өөрөө ямар гоё уян хатын ямар юм мэдгүй те хараагүй н азгүй л байна л да. Гэхдээ бол ингэж үлдсэн байгаа. Маш сайхан өндөр сайхан нуруутай гэж хүмүүс тэр үед хараад биширж ийсэн. Тэгээ Монгол орон даяар яригдэн те. Мүнд сайхан дэвдэг залуу байна да гэж үзэгч олны дотор ялангуяа үе тэнгийн залуус охид хүүхнүүдийн дунд шивэр хараа сонсдож эхэлсэн байна. За ингээд шуугаан дэгдээсэн даншиг нь 1900 оны 8 сард болж түүнд 1032 бүх барилдсан чинь залуу бүх шарав жамц 7-д авсан байгаа. Анх удаа ирсэн даншиг дээр. За тэгээд 8-ын даваанд лувсан жамбаа арсланд өвдөг шороотож заан цол хүртсэн гэж байна. За энэ наадам дээр өвдөг шороотсон үгүй юм мэдэхгүй. Маш хачин юм болно. Ягаад тэгэхээр одоо энэ даншиг наадмуудын энэ жилүүд чинь нөгөө нэг богдын одоо хүч нөлөө гэдэг юм уу те их тэгэнгუут нөгөө богд маань өөрийн гэсэн бүхтэй одоо манай одоо хуучин ноёдууд маань өөр өөрсдөө нутаг нутгийн бүхүүдтэй ноёдын бүхүүдтэй одоо манай тэргүүн хатагтай гэж хэлж болно те их тагн дондог дулам хатан гэсэн өөр юм бүхтэй тэгэнгუут энэ лувсан жамбаа гэдэг байгаа миний бодлоор дондог дулам хатны бүх үүний лувсан жамбаагийн төрсөн ах нь болохоор намхаа гэдэг ах トゥ хоёр авраг байгаа. Намхаа авраг болохоор богдын бүх байхгүй. Тэгээд лувсан жамбаа арсланд өвдөг шороодож заан цолыг авсан гэдэг анхны наадамда. За тэгсэн чинь 1900 дараад нь нөгөө наадам нь болохоор 2 3 жилднийг болоод байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь 1904 оны бас даншиг болж байгаа. За энэ даншиг дээр 1059 бүх барилдахад 7-д аваад 8-ын даваанд Сэцэн хаан аймгийн буян тогтоход бас богдын лүндэн буюу богдын зарилгаар шууд буулгуулж богдын зарилгаар. За тэгээд энэ дээр бас их сони юм болно. Буян тогтох одоо энэ авраг баха энэ буян тогтох аврагын хувьд чинь бас л нөгөө нэг энэ богдын бүх мөх гэдэг үлээ. Ийм юмнаас болоод манай одоо хүчээр буулгуулад байгаа байхгүй. За энэ барилдаа мөн бол ингэсэн гэдэг. Буян тогтохдоо барилдаа давсан гэж байгаа. Шарвж амцсан. Давцсан. Тэгсэн чинь богд дахиж барилдуул гэсэн гэдэг үлээ. Дахиж барилдуулсан чинь манай хүн дахид давхтаа нөгөө засуул масуул юутай хайтан хамтдаа хамаад унгаахад хайцсан. Тэгсэн ирнээсээ л за яг хуу цолыг нь ишээг өг шагналыг нь буян тогтоход өг гэдэг ч үлээ. Нэг иймэрхүү юм болоод нэг тохой тэгжсэн байгаа. За сони тийм. За 1906 онд болохоор даншгийн наадам болоод 1064 бүх барилдсан. Тэгээ манай хүн 9-ийн даваанд гарч ирээд нөгөө нэг лувсан жамбаа аврахтаа тааралдаад тэгсэн чинь бас хүчээр буулгуулсан. За тэгээд энд юу болоод байгаа юм гэхэлэр одоо Төшөөд хааны ах トゥ хоёр авраг болох намхаа лувсан жамбаа хоёр бол яхахгүй богд болон их тагны бөхчүүд гэж явж байгаа. За 1906 оны энэ одоо 6 онд чинь бас дахиад нэг даншиг хийсэн юм билээ. 2 удаа олчихгүй наадам 2 даншиг хийчихгүй. Тэгсэн чинь 1032 бүх барилдсан. 9-ийн даваанд Болжгон Сэцэн вангийн чөлтөн масланд бас барилдах болсон чинь хүчээр буулгуулсан. Ингэмэргүй байна. За одоо харин яагаад хүчээр буулгуулад байгаа гэдгийг бас тайлбарлая заяа. Хоёлаа ивент итгэж чинь дараа тайлбарлая. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань Өв соёл уламжлалт дээдлэгч оюутлогын компани ивент итгэж байна. За оюутлогын компани нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахаас гадна боловсролын салбарт их хөрөнгө оруулж ирсэн. За 2010 оноос хойш дэлхийд өрсөлдөх ур чадвартай мэрэгчлэтнүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гадаад дотоодын сургалтын тэтгэлгийг гардуулсан байна. За мөн оюутлогын компани маань Монгол орны өнцөг болон бүрт эерэг нөлөөллийг бий болгож за жишээ нь хариуцлагагүй уул уурхайн улмаас хөндөгдөж орхигдсон газруудад нөхөн сэргэлт хийх ойн салбарыг чадахжуулах 100 сая мод хөтөлбөрийг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За энэ хөтөлбөрөнд маш хурдан хэрэгжээд дуусчаасаа тий. Тэгвэл өшөө дахиад 200 сая ч юм уу ингээд явах болов уу гэж таамаглаж байна.
За мөн Монгол орны усны нөөцийг хамгаалах, доктортой хэрэглээг бий болгох зорилгоор усны хэрэглээний шилдэг шийдлийг тодруулах шалгаруултыг 2 дахь жилдээ зарлаад ингээд ажиллаж байгаа юм байна. За усны салбарын судлаачид усны хэрэглээнд дэвшилтэд дарга техник нэвтрүүлсэн байгууллагууд хувь хүмүүс энэхүү шалгаруултанд оролцох бүрэн боломжтой. За манай нэвтрүүлгийг үзэж байгаа ийм одоо шинэ одоо санал санаачлагтай шинэ шийдлийг нэвтрүүлсэн хүмүүс байвал уялдахаар холбогдоод ингээд хамтарч ажиллаж болох юм байна. За баярлалаа. За баярлалаа. За одоо нөгөө яагаад энэ хүчээр буулгуулад байгаа вэ гэдгийг тайлбарлах юм. Ер нь бол одоо даншигчин болохоор богдод тий ингэж одоо өлмий Батор шиг гэдэг ч юм уу тий энэ хуутахта даншиг болоод шүү дээ тий. Анханасаа л агдахаар богд дээр хүртэл ингэж хийгдэд явсан даншиг байхгүй. Тэгэхээр богдын бүх төрүүлэх ёстой. Ноёдын болон одоо нөгөө нэг одоо богдын ч гэдэг юм уу тий лам харах хутгуудын бөхчүүд гэдэг юм уу тий нэг ийм хоёр том одоо бүлэг байгаа даа байхгүй. Өөр өөртөө бөхчүүд нь гарч байна. Тэгэнгүүт л богдын одоо өлмий Батор шиг тэр даншиг зориулсан тэр даншиг дээр ноёны бүх төрүүлэх юм бол энэ ноёд болон одоо лам нарын хоорондын харилцаанд сэвтэй гэж үздэг. Яга би урд нэг юм дээр хэлжсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан юм хөө юм да. Дээрээс нь манай хүн чинь богдын шав биш. За нэгдэх нь. Хоёр дахь нь болохоор 1908 оны даншиг 1032 бүх барилдсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө нэг богдын бүх гэдэг нэг намхаа аварга шүү дээ тий. Тэр чинь үзүү түрэн дээр гараад ирсэн байхгүй. Шарав жамцтай. Тэг гарч ирээ барилдсан чинь намхаа аварга цэрвүү байцснаас нөгөө намхаа аваргыг гинт тогтолсон чинь хамраас нь цус гараад тэгээд залуу арсланг барилдуулахгүйгээр албаар буулгуулсан. Бас нэг ийм үйл явдал болонгууд л богд ч гэсэндээ их одоо шүдэндээ зуна гэдэг юм уу те өөрийнх нь бүхийг аваачаад гаргаж ирснээр тогтсон чинь цус хамыг нь гоожуулаа. Тэгээд одоо энэ Монгол бүхийн энэ сайхан ногоон дивжин дээр цус гоожууллаа гэдэг ч юм уу. Ингээд одоо нөгөө нэг ерөн жоохон манай хүн дарагдчихсан байгаа байхгүй. Тэгээ богдын шав биш. Тэгээд засгийн наадам дээр очиод барилдах юм бол тий засгийн наадам дээр ирээд богдын бүх төрүүлэх болонгууд засгийн наадам засгийн одоо бүхэн байж байгаа ингэнгүүт үзүү түндэ гараад ирэх юм бол нөгөө богдын бүх чинь ч юм уу буугаад өгчтэй ламын бүх тамаа буугаад өгчтэй нэг ийм харилцаа бас яваад байгаа шүү. Энийг бид нар тухайн үед нь ийм байсныг одоо бол өдөр ойлгох хэцүү л байгаа хэл та. Тэгээ тухайн үед бол нэг ийм байжээ. Ноёд лам нарын хоорондын харилцааг бат оршуулах гэж бөхчүүд маань ингэдэг байсан байна. За тэгээд 1908 онд бас 2 удаа даншиг хийж байгаа байхгүй. 2 удаа даншиг хийсэн чинь 960 бүх барилдаад 7-гийн 5-нд нөгөө лувсан жамбаа гэдэг их тагны бүхт ч юм уу бас унцж байгаа. За ер нь бол ингээд азгүйтэл гэх юм уу нэг юм учраа ойлгохгүй байгаагаас болоод төрүүлж чадахгүй. Тэгээд төрүүнийг бүр ингээ хүчээр давтсан чи дахиад байрлуулахын дахиад давтсан чи за яг хуу цолыг нийшээ өгөөд бэлгийг нийшээ өгье гэсэн шүү дээ тий. Тэгтээ болохоор даншигын арслан цолыг авчиж байгаа байхгүй. За даншигын арслан цолтой. За тэгэл өөрөө болохоор даншигын наадамд үзүүр төрүү булаацалтгүйгээр 30 хүртсэн. Одоо өнгөрлөө гэд одоо нөгөө яриа чихтэлсэг болсон 1911 он болж байгаа. За ингээ байжсэн чинь Чинван ханд дорж түүнийг өргөөндөө дуудаж байгаа. За тэгээд шараа сүмцэг дуудсан чи яваа очсон чинь ханд дорж байна тэгж гинэ. За чи даншиг төрүүлэхгүй байгаа учир ёсоо мэдэж гинөө гэж асуусан чи шарав сүмц. Би азгүй болоод төрүүлэх байтугай шөвгийн дөрөвч үлдэхгүй юм гэхэд азгүй дээ биш ээ. Богдын шав болоогод байгаамаа. Хоёулаа богдын ордонд очино чамааг богдод шав оруулна гэж дагуулan очижээ. Ингээд ханд доржван 8 лам мөнгө хадган дээр тавин их Монгол шарав жамцыг таны шав болгон өргөлөө гэд барихт нь богд барьсан хадаг мөнгийг авч шаваа болгосон байгаа байхгүй. За тэгээд одоо энэ цагаас ахуулаад даншиг төрүүлэх боломж нэгдэж байгаа буюу одоо нэг өсөндөө ийм л байхгүй да. Бүр муугаар хэлэхэд те од мөндрийн бүх гэд бай заяа. Од мөндөр өөрөөсөө наадмаа хийж байгаа. Тэнгууд од мөндрийн бүх төрүүлмөр байдаг. Гэтэл яг од мөндөртэй адилхан нэг одоо хүн байлаа гэдэг нэг байгууллага байлаа гэхэд нөгөөх нь ирээд наадмыг нь авахгүй. Од мөндөртэй сайхан харилцаагаа бодоод үзүүл хүндэр гараад ирэх юм бол од мөндрийн бүхт нь ингээ төрөөг нь өгчдөг. Нэг иймэрхүү юм гэсэн. За тэгээд даншиг төрүүлэхийн тулд богдын шав болж байгаа юм байна заяа. За ингээд ямар ч шав болгоод авцсан. Тэгээд ингээд 1911 оны тэр даншиг нь эхэлж байгаа. Одоо богдын шав учраас төрүүлж болно гэсэн үг байхгүй. За ингээд барилдаа эхэлсэн. Тэгээ яг нь 1911 оны энэ наадмыг маш олон түүхчид одоо энэ түүхчид бишээ бүх судлаач нар маань энэ судалгааны номнууд дээрээ те 1911 оны наадам гэдэг бол одоо тусгаар тогтнолын тийм салхи өнөртсөн тусгаар тогтнолын наадам өөрөөсөө нөгөө олноо өргөцсөн богдхаанд Монгол улсаа байгуулсан байсан энэний сайхан дэлгэр сайхан баярыг хийж байгаа мэж байгаа гэж тайлбарлсан байл. Тэгэхээр 1911 оны одоо даншиг өвөл болов гэжтэй тий зунаал болсон байж таараа 7-8 сардал болсон байж таараа. Гэтэл олноо өргөгдсөн богдхаанд Монгол улс чинь 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарладаг шүү. Зүгээр яг хоо энийг холбохдоо хэрвээ гэж холбох гэж байгаа бол
1911 оны дотоод даншиг наадам гэж яхад те ер нь бол олон орогдсон богдоханд Монгол улсыг байгуулах гад монголчууд маань 220 жилийн манжийн дараллаас гарах тэр сайхан цэвэр агаар үнэртсэн тэр өдрүүд үргэлжилж ирсэн юм а гэж яриул болон зүгээр шүү. За тэгээд 11 оны наадам дээр манай богдын бүх болоод барилдахаар болж байгаа байхгүй. За тэгээд барилдах гэсэн 1032 бүх барилж ийн гинэ. За ингээд богдын шарав жам зарслан хуучин зодог шуудгаа өөрчлөн шавийн тэмдэг болох улаан зодог шуудаг өмсөн дэвэн дэвсээр гарч ирлээ гэж байна. Тэгэхээр тэр зодог шуудгийн өнгө хүртэл учиртай байсан байгааз. За тэгээд гарах болгондоо тий даваа болгон дээр гарч ирээд учраа таасан бүх болгоноо давсаар агаад 11-ийн даваанд гиндэн даржаа арсланг орхиж 34 настай байхдаа их Монгол хэмээх шарав жам зарслан анх удаа төрүүлж даян аврах цол хүртжээ гэж байгаа. 11 даваад авчиж одоо ингээд анхны 34 наснда анх удаага даншигын төрөг авч үзэж байгаа байхгүй. За тэгээд даян аврах цолыг хүртсэн. За түүний ер нь цол чимэг гэх юм бол манлайн дэлгэрэх, тонж гарамгай, үнэн хүчит, бардам дүрмгий, хурдан гарамгай, хуурнын шуугах, баатар чин зөрөгт, бадрангуй жавхланд, бас баярлах, олныг баярлуулагч, улам нэмэх бат суурт, цог нэмэх, цогт идэр, саруул хурц, сэцэн шудраг, онц төрөмгий, олноор маш гайхамшигт даян авраг гэж дурддагддаг. За зарим нэг судалгаан дээр энэ хүн одоо яг эд барилж ирсэн нэг 30 орчим жилийнхаа хугацаанд 50 гаруй төрөвтэй жижиг одоо овооны юм уу даншиг юм уу эсвэл одоо засгийн жид юм уу энэ бүх наадмуудын төрөв нийлээд баг 50 гаруй төрөвч гэж гарч ирээд байна лээ. За тэгээд барилдааны амжилтын хувьд гэх юм бол 1900 онд одоо заан цолыг авсан байна. Даншигын заан цолыг авч ирсэн байна. 1906 онд 8-д авч арслан цолыг авсан даншигын. За тэгээд 1911 он буюу сая төрүүлж авраг цолыг хүртсэн. За гол онцлог нь гэх юм бол ард олондоо Их Монгол гэж алдарсан энэ авраг лавтаяа 2 м 30 орчим см өндөр байсан гэдэг. За тэгээд яагаад Их Монгол гэсэн нэрийг авж байгаа талаар нь бас хүмүүсийн таамаг байна л да. Тэгээ өөрийнх нь амнаас үлдсэн юм байхгүй. Тэгээд одоо хин нэг нь тиймээгээд хэлчих хүртэл хэцүү. Яг гоо Их Монгол гэдгийг нь өөрийг нь болохоор одоо ингээл даншигын наадам болоод юм бас 10 засгийн наадам болоод ингээ гарлаа штэ тий. Тэн дээр тэр дунд байгаа хамгийн том биетэй. Өстой нэг илэн халин дэвдэг ийм үзэсгэлэнтэй. Тэгээд түүнийг харах гэж өстой эргэн тойрноос бүх монголчууд цугладаг те ийм байгаа. Тэгэхээр яг хөө тэр дундаас хамгийн том хамгийн их гэдэг утгаараа Их Монгол гэсэн байж болно. Мөн дээрээс нь түүний өөрийнх нь нөгөө нэг Өвөрхангай аймгийн бүрд сум гэж яриад штэ те. Тэнд байгаа тэр том хайрхан байж штэ те. Их Монгол хайрхан гэж яриад штэ. Тэр нэрээр Их Монгол гэж бас газар усныхын нэрээр өөрийг нь дархалсан байж болох юм. Их Монгол шарв завраг те. За яг хоо энэ үед болохоор одоо манай бас нэг түүхтэр гардаг шүү дээ. Монголын хамгийн өндөр хүн бол одоо өндөр гонгор гэж хүн байсан гэдэг. Яг хоо энэ хүнийг одоо манай найруулагч үзүүлэх байх л та. 1900 одоо 10-аас 20-од оны үе хавцаа одоо Америк нэгдсэн улсын одоо эрдэмтэн гэж яриад байдаг. Roy Chapman Andrews гэж байгаа. За энэ хүн бол одоо Монгол шинжилгээний ажлаар явж исэн гэдэг. Ингэхдээ баримтат киног дүрсээр авч үлдсэн байдаг. Энэ дүрсэн дээр хэдхэн секундын хугацаанд өндөр гонгорын дүрс орж ирдэг. За тэр дүрсийг хэдүүлээ бас харъя. За тэгээд энэ Roy Chapman Andrews-ийн хувьд болохоор өндөр гонгортой уулзаад зургийг нь аваад өндрийг нь хэмжиж авсан байдаг. Тэгэхдээ 2 м 41 см гэж тодорхойлсон байдаг энэ хүн. За зарим судлаачид үүнээс өндөр байсан ч гэж үздэг. Түүний эдэл чиргэлж ийсэн энэ хит хутга байгаа байхгүй. Тэр хит хутга нь Унгарын музейд хадгалж ийснийг одоо тэр тус улсад манай сууж исэн манай Монголын элчин сайд байсан хүн тэр одоо үн бүхий тэр дүүцэх өнгөөр нь худалдаж аваад авчираад улсынхаа төв музейд өгсөн байдаг. За хэдүүлээ бас юугаар орох юм бол те энэ өндөр гонгорыг шүү гэдэг хэлбэлээ мэдчих авч болох нь. Тэгэхээр өндөр гонгорын хувьд болохоор бас улсын наадамд барилдаг улсын начим солтооч гэдэг үлээ заан солтооч гэдэг үлээ барилддаг. Тэгээ ямар сандаа бүгчүүд нь дийлэхгүй. Тэгээд өндөр гонгорч ингээ бариад авахаар хөдлөгдгөө, унгааяа унгааж болдгоо, өөрөө ч ундгоо, хүнийг ч унгаадгүй юм хэцүү. Тэгээд өндөр гонгорыг нэг унгаагаа дахиж барилдахгүй болгоод өгөөч гэж бусад аваргууд нь одоо манай шарав жамцгоогоос гуйж исэн ч гэж бас нэг юм дам яриа явдаг юм байл. Тэгэхээр тэнд хүнтэй дүүц чадахгүйц тэ бүх гэх юм бол одоо шарав жамцлал байх нь шүү дээ тэ Их Монгол. За тэгээд Монгол бүхийн түүхэнд нэрэн тодорсон энэ хүчит бүхийг даншигын наадамд 4 удаа, 10 засгийн наадамд 3 удаа, бүгд 12 жилийн дотор нийт 7 удаа албатан буулгуулсан буюу. Үзэг түндэр гараад ирэхээр юм эсвэл ингээд гараад ирэхээр л буулгуулцдаг. Тэгээ богдын шав болсноор даншигт дөнгөж ганц удаа төрүүлсэн 1911 он. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors event итгэж байна. За Forward Motors-ийн маань
1999 оноос хойш 26 дахь жилдээ Японы автомашин сэлбэгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. За 26 жилийн туршлага байна гэсэн үг. За мөн энэ хугацаанд Японы нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болж одоо ажиллаж байгаа. За Японууд мэдээж хариуцлагатай хүмүүстэй хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ чинээс Ford Motors-ийн хэр найдвартай хариуцлагатай вэ гэдэг нь харагдаж байгаа. За 88 одоо ийм том корпорацийн дистрибьютор болцсон компани маань бид нэр өөрсдөө ганцаараа ингээд чанартай юм хийгээд тах бас жоохон тиймхэн байна. Монголчууд бүгдээрээ ингээд гоё чанартай оригинал сэлбгээр ингээд одоо хэрэглэгчтэй хангая гэж байгаа юм билээ. За тэгээд засварын төвүүд автомашин засварын газруудыгаа бидэртэй хамтарч ажилласаа гэж урьж байгаа тийм ээ. За та бүхэн урилгыг хүлээж авмаар байвал 75 дугаар утсаар холбогдож болно. За эсвэл ТЭЦ3 яг хойдолд Ford Motors-ийн засварын төв байж байгаа. Тэнд очиод уулзч болох нэ. Сайн нөгөө нэг 9 сарын 20-21-нд Sky Resort дээр Монголын автоүүлчлэг эрхлэгчдийн нэгдсэн маш том арга хэмжээ боллоо л доо. Энд одоо нөгөө банк санхүү, одоо банкуд санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, авто засварын төвүүд, сэлбэг импортлагч нар, автомашины дистрибьютор гэх мэтчлэн маш олон газрууд оролцлоо. Тэр дунд дээр тайзан дээр Ford Motors-ын гарч ирсэн. Монгол улстай бид нэг 26 жил үйл ажиллагаа явуулсан 100% монголчууд, монгол компани тий. Харин бид нартай Японы 8 корпорац одоо хамтран ажилладаг буюу албан ёсны дистрибьюторын эрхийг бид нар авцсан юм аа. Гэд яг тэр нөгөө 8 корпорацийн 3 KYB 555 юу вэ? 3 яг төлөөлөгч нь ирж ил. Тэгээд тэндээ захиа гэрээгээ сунгаж байгаа байхгүй. Тэгин гол Ford Motors-ийн тайзан дээрээс энэ Ford Motors гэсэн Монголд ганцхан компаниг байгуулж байгаа гэрээ биш шүү. Энэ Монгол улстай гэрээ байгуулж байгаа юм аа. Бид нар дистрибьюторын буюу тэр нөгөө нэг хүлээн авах те тээвэрлэлт мэвэрлэлт энэ бүх ажлыг нь бид нар өөрсдөө хийж чинь. Үүнээс цаашаа засвар үйлчлэгийг эрхлэхдээ та бүхэн маань бидэртэй холбогдоод маш хямдхан үнээр яг үйлдвэрийнх нь үнээр тэр Kayabi-гийн маш сайн амартай заатрыг нь 555-ын тэр зүйлсийг ингээд хүний амь настай холбоотой энэ яг аюулгүй чанартай сэлбгүүдийг та бүхэн өөрсдийнх нь засварын төвөдөө тавьж хагаад ард түмэндээ үйлчлээрэй гэж бүх засварын төвийнхөндөө нээлттэй хэлж илээ шүү. Ийм гоё газар байл. За баярлалаа. За баярлалаа. За түүний зүгээр нөгөө ам дамжсан түүхүүдээс ярих юм бол шарав авраг одоо шарав жанц авраг нэг айлд орсон чинь нөгөө халахын алдарт авраг маань явж гин гэл хүмүүс нь баярлалаа нэг том бүдүүн хонь гаргаж гинэ. Тэгснээр хоёр гуйыг нь тэгээд бүтэн өвчүүн цоройных нь хамт чанаад өгсөн чинь идчихэл гараа явцсан. Бас хайрхны нэг наадам дээр явжсэн гинэ. Тэгээ нэг наадам дээр явжсэн чинь ухтаа авсан хүмүүс нь бөөн баяр болоо. Наашаа суумуу гэл тэгээд 150 бууз 2 жил архины хамт өгсөн чинь Монгол ёсоор 3-ыг үлдээе гэд бусдыг нь идэж архиар нь даруулга хийгээд идчихэл яваад гсэн гэж ярьдаг. За яг одоо би төгсгөлд нь яг энэ их жоохон цаг орж магадгүй. Гэхдээ маш гоё зүйл. Энэ одоо энэ нэвтрүүлгийн хамгийн гоё чухал хэсэг юм шиг. За тэгээд ингээд одоо манжийн дарлалын үе гэж яриад байдаг. Тэр хэцүү үед наадам даншиг тий ардын засгийн наадамдаа явж байгаа юм. За ингэж байж байгаа олон оргигдсон Монгол улс маань байгуулагдаж байгаа юм. Тэгээд тэр үеийн наадмуудад барилдаж байгаа юм. Ингээд араас нь ардын өвсгөлийн жилүүд үе 1921 он гараад ардын өвсгөлийн жилүүд эхлээд бүгд найрамдах Монгол ард улс гараа явчихж байгаа тий. Ингээд 3 одоо үе дээр гурван дээр нь барилдад явж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ хүний талаар ард түмэн дунд яригадаад байна шүү дээ тий. Яригадаад байдаг. Манай онч нэгтгэж бас барилдгаа болилцсон. Ард түмэн дунд яригадаад байдгийг нь монголчууд бүгдээрээ мэддэг. Их Монгол шарав жамц авраг гэдэг. Их Монгол авраг гэж яриад байдаг. Тэгсэн чинь ардын өвсгөлийн 25 жилийн тэр тэгш шоу буюу 1946 хаа байсан 46 11 он төрүүлж байгаа шүү дээ. Гэтэл 46 он 35 жилийн дараа гэхэд 46 оны ардын өвсгөлийн 25 жилийн баяр наадам дээр маршал хорлоогийн чой болсон. Их Монгол шарав жамц аврагыг өвөр хангаагаас уурж авчирсан. Яаж байгаа гэхээр авчираад түүний дэвэ шавааг бүх монголчуудад харуулмаар. Дээрэс нь энэ хүний зураг хүргээгч гэсэн авч үлдмээр байна. Ийм зорилготой. За тэгээд энэ үед бол манай Их Монгол шарав жамц аврагын хувьд болохоор 70 орчим настай болсон байсан гэдэг. Мөн дээрэс нь шагнал гартуулах гэж байгаа. За тэгээд шагнал гартуулахаас нь өмнө ер нь бол буур жамын авраг шүү дээ манай. Буур жамын авраг буюу одоо дархан авраг өсөх хоёрын одоо өвгөн шүү дээ тий. Тэгэхэд буур жамын авраг чинь өөрөө бас 2 м гарантай хүн байсан гэдэг чинь. Дархан авраг өсөх хоёр чинь өөрөө одоо 1.97 гэдэг юм л 2 м. Түүний өвөө чинь бас л гайхагчсэн буур авраг шүү дээ. Тэгэхээр буур аврагын хажууд яг ингээ мөрийг нь ингээ дараа зогсцсон байгаа зураг нь байгаа. Буур авраг чинь өөрөө л бас атан тиймэр шиг том авраг шүү дээ. Тэгсэн чинь буур авраг гэсэн юм бэл. Их Монгол шарав жамц аврагыг ирж байгаа бол би засна. Өөрөө барилдаж байгаа шүү дээ. Тэгсэрнээсээ би энэ аварга заснаа гэж асуулна болоод хажууд нь зогсож байгаа байхгүй. Ингэж хүндэтгэж байгаа байхгүй. За тэгээд цолыг нь өөрөө дуудаж хүндэтгсэн гэдэг. За тэгээд шарав жамц аваргыг маршал Чавалсангийн зарилгаар улс хувьсгалын 25 жилийн ойгоор хөдөлмөрийн гавьяаны улаан тогийн одонгоор шагнаж байгаа наадам эхлэхийн өмнө. За бүгд хараал нөгөө нэг яригадад идэг домогт Их Монгол гэдэг авраг чи энэ юм байна гэж хараал те. За ингээд шагнагдлаа. Тэгээд шагнагдаад одонгоо зүүж гэж явахдаа маршал Чавалсан гот гисэн гинэ. Аварга та ядч 5 давн үстэй л гэл.
70 эдтэй хүнтэй ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь шарвж онцгой хэрэгүүлээ хариуд нь маршлаа ахт нь төрийн наадам 5 давх нүүр бий. Гэхдээ би өөрийнхөө хүчээр 3 давнаа. Нүүр бий гэдэг чинь те намайг хүндэлж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ би өөрийнхөө хүчээр 3 давнаа гэж байгаа байхгүй. За ингээд бөхчүүд байр ажиллахэр болж байгаа. Одоо энэ наадам маш гоё хүндэтгэлтэй. Одоо энэ үндэсний баяр наадмын маань нэг юм угаасаа олон мянган жил явж байгаа дүрм журм гэх юм байна л да. Одоо зүүн баруун гээд хоёр жигүүрт манай бөхчүүд хуваагдаад гарч ирдэг үз. Тэнгууд л тэр барилдаанд гарч байгаа хамгийн том золтой бүх нь зүүнний манлагаас босно. Араас нь барууны манлаа, эргээд зүүнний 2, барууны 2 гээд ингэж сөөлжилж явдаг. Тэгэнгүүт л ардын өвсгөлийн жилүүдээс хойшоо өнөөдрийг хүртэл байгаа бүх бөхчүүдийг игнээгээр нь ингээ хоёр игнээд хуваагаа зүүнний магнаас хэн босох вэ гэх юм бол тэрэн дээр төвдөн дөрж авраг босох юм. Ардын өвсгөлийн жилүүдийн дархан авраг 1939 онд цэрэг байхдаа ирд төрүүлээд түүнээс хойшоо ингээ төрүүлээд дархан авраг болоо явдаг. Төвдөн дөрж авраг чинь зүүнний магнаас босох байхгүй. Гэтэл тэндээс шарав жамс авраг ирж байгаа шүү дээ. Их Монгол авраг. Тэгэнгүүт л шууд төвдөн дөрж авраг чинь барууны малаар явж байгаа байхгүй. Энэ том бүхэн зүүнний малаагаа авах хэрэгтэй. Хин ч интэй марахгүй байхгүй. 70 эдтэй өгшин ирээд 70 эдтэй өгшин ирээл зүүнний манлагаас босгоход тэгэл нэг хамгийн том аварган гэж байгаа төвдөн дээр чинь барууны гинэд чалцгасж байгаа байхгүй. Тэгээд зүүн тал дээрээс их Монгол шарав жамс авраг босоод барууны магнагаас төвдөн дөрж авраг босоод зүүнний 2 дээрээс чимэд очир авраг босоод тэгээд барууны 2 дээрээс болохоор бид нар нөгөө нэг гард магна кинонд мэдэндээ молиг очир гэж гараад идэг чинь гар магна дээр тийм. Тэгэхээр тэрний чинь жинхэнэ хүн нь болохоор молиг бат очир гэлөө. Тим хүн байгаа Үрхэн аймаг юм. Тэр 2 дээрээс нь босч байгаа. За ингээд наадам эхэлж байгаа байхгүй. За мэдээж нөгөө нэг наадам эхлэхэд чинь зүүнний магнаас гарахад одоо том том аваргууд дэвэл гарч ирж хахад түүний урдуур дэвэх нэг ч хүн байхгүй. За ингээд нөгөө нэг яг ярьж ийснараа тэр одоо шуудаг муудаг те бүр ингээд гал ингээд дүүлсэж байгаа мэт уул сүндэрлж байгаа мэт тэгж гоё дэвж тэр наадмыг шимж өгсөн. Тэгэд энэ дэвлтийг энэ дэвээ шавааг харах гэж Монгол хүмүүс бол мэдээж тэр 25 жилийн хувьсгалын жилийн те энэгээр ирсэн ойлгомжтой. Өнөө 70 гаруй настай их Монгол аварга маань гарч ирээд нэг болон хоёрын даван дээр одоо асуудалгүйгээр хоёр даваад гараад ирж байгаа 70 эдтэй өгшин. За тэгэл хүмүүс чинь бүгд л ярьж байгаа шүү дээ. Энэ авраг гэл. Барилдаад явж байгаа 3-ын даваатай ирсэн. За 3-ын даваанаас ахуулаад ам аваад эхэлж байгаа. Тэгээ хамгийн том авраг болоод ам авна шүү дээ, тий. За ам авсан. Тэгсэн чинь их Монгол шарав замс авраг болохоор 3-ын даваан дээр өөрийнхөө шав гэдэг байгаа. Тэр барууны 2-оос боссон хүчит арслан молиг бүргэд буюу бат очрыг амлан авч байгаа. Энэ өөрийнх нь шав юм бэлээ. Тэгсэн чинь молиг бат очир арслангийн хувьд чинь бас 50 гарцсан. Тийм насноос нэлээ явцсан. Тэгэхээр одоо шарав замс даян аврагын хувьд болохоор 70 гаруй настай, бат очир арслангийн хувьд болохоор 54 настай. За тэгэл бөхчүүд 3-ын даван дээр барилдахаар гарч байгаа. За тэгэл олны хараанд дэвэн дэвсээр яваа бөхчүүлийн араас даган наадмын талбай руу бүх хүмүүс шавж эхэлнэ. Цолын ирэмбэр шарав жамс авраг амлан авч Баточир арслантай барилдахаар өрлөө. За тэгээд тэр хоёрын дэвг шавх нь үнэхээр сүр жавхлантай агаад наадамчдын анхаарал зөвхөн тэрхүү хоёр дээр төвлөрч гэж байгаа байхгүй. 54 настай хүн улсын наадамд 2 давна гэдэг хэцүү биз. Гэтэл цаана 70 настай өвгөнд бол бүр л хэцүү. Гэтэл энэ хоёр хоёулаа 2-2 даваад 3-ын даваан дээр хоорондоо очиад харсан. За тэгээд одоо ингээл 70 настай 50 настай хоёр хүн хоорондоо барилж байгаа харахад нэг юм удаан ч гэдэм үү те хөдөлгөөн ийм юм байх юм болов гэж бас хүмүүс төсөөлөх байх л та. Тэгсэн чинь яг тэр наадмыг үтсэн хүн битсэн байгаа байхгүй. За өрсөн. Өгсөн чинь хоёр бүх дунд нь олц хайсан мэт ухсхын дайрч хав дөрвөлжин барилдсан авлаа гэж байгаа. Пүм гэл барилцаад авсан. Даян аваргын уртгаар арслангийн шуудганд хөрөнгүүд татаж аваад үлдсэн хөлийг нь хутгаад унгаацсан. Тэгэхээр 3-ын даваан дээр их Монгол шарав жамс аврагт авсан байх нь. Цугласан олон алгаа хорстол алга ташиж их Монгол гой төмний нүргэнд талархлын дундуур элен халин дэвлээ гэж. Эргэж ирээд тахмаа авахдаа шав молиг Баточрынхон тий хоёр хацыг нь элбэн духан дээр нь үнсгэд хүмүүс бас л алга ташин баярлаж байсан гэдэг. За ингэж 3 даваад 4-ийн даваанд мэжид сүрэн арсланд тахмаа өгсөн зүгээр. Тэр цагаас хойш 2-3 жил маршал хорлоогийн чав болсон түүнийг дэрэгдээ хүндэтгэн авчна хүндэтгэл үзүүлээ те дэвэ шавааг нь үзэж наадмын дэвэ шаванд л гоё харуулдаг. Тэгээд төрөө бүхийн бай шагнал байнга өгдөг. Тухайн намд амтсаар байдаг. За яг энэ наадман дээр бол 1946 оны энэ наадман дээр бол нөгөө барууны манлагаас босч байгаа алдарт авраг төвдөн дөрж авраг төрүүлж байгаа. Тэгээд зүүнийх нь манлаа буюу хоёр дээр зогсчихсон чимэд осор авраг чинь үзүүлж байгаа байхгүй.
За тэгээд шарав зам аваргын хувьд болохоор одоо ардын хувьсгалын жилүүдэд буюу 1937 онд 2, 43 онд 4, 45, 46 онуудад тус бүр 3 давсан байдаг. За тэгээд 1950 оны нааданд барилдалгүй хөлийн цэцээр ажиллаж 1951 онд 2 даваад 74 настандаа зодог тайлсан байдаг. За тэгээд 1898 онд 22 настай байхдаа чулуун хүү хэмээх бүсгүйтэй гэрлэж одоо 10 хүүхэдтэй л гэж би уншаад байгаа юм да. 10 хүүхэдтэй болсон. Тэр хүүхдүүд нь одоо бас одоо 500 600 шахацсан ийм өнөр өтгөн сайхан гэр бүл болж байгаа. За тэгээд одоо энэ Өвөрхангай аймгийн Бүрд суманд хасын шарав жамц гэдэг байгаа энэ их Монгол гэж дурсагдсан энэ аваргын маань түүхэн замлыг харуулсан бас музей төс нутагт нь байдгийн байгаа шүү. Их Монгол аваргын хувьд болохоор 79 наснда буюу 1955 онд өөд болсон. Халахын домогт хүчтэнг Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уу хөтөл гэдэг газар нутаглуулсан. Тэр хаваар явсан хүмүүс түүх таваргаа хүндэтгэн хажуугаар өнгөрөхдөө баруун дөрөөгөө мулталж өнгөрдөг юм гисэ. Түүний бэр тэнхэнийхэн талаар одоо өөр хүний дутагдлаас олсон шүү гэхдээ. Засагдхан аймгийн наадамд Булган аймгийн Сайхан сумын бүх Даншхийн зан Пэрнлээ гэж хүн 3-ын даваанд таач барилцсан гэж байгаа юм энэ үнтэй. Тэгсэн чинь их Монгол аваргыг манай их аваргыг барьж аваад дүүг үрдсэн гэдэг. Тэр том хүнийг. Тэгээд хуруунууд нь махруу шигдэж цус нь гоож ирсэн. Түүнээс өөр хинч түүнийг тэгтлээ өргөж чаддгүй байсан учраас дараад нь их Монгол аварга тэгсэн гэж байгаа. Би байгаагүй бол өнөөдөр энэ хүний наадам байх байсан юм а гэд өөрөө төрүү бүхийнхэн байшигнуулах 50 эр хон 50 лангийн мөнгөн юмбүнийхээ 20 хонийг нь Пэрнлээ цаанд өгүүлжсэн гэж байгаа. Тэгээд өмнө нь надтай ийм хүчтэй бэр тэнхээдэг хүн таарч байсангүй гэд том хүүдээ Пэрнлээ гэдэг тэр нэрийг нь бас өгч ийсэн гэдэг. Гоё яваац тий. Гоё юм аа нэр. Энэ өрсөлдөгчөө хөндлөн гэдэг чинь үнэхээр гоё шүү нэр. За өрсөлдөгчөө хөндлөн гэдэг нь нэг юм хэлий заяа. Өөрийнхөө үзэл төнгөрүүлсэн амьдралынхаа тухай нутгийнхаа одоо орныхоо бүгчүүд шүү дээ тий. Тэд нартай ингэ захиж хэлдэг байгаа. Тэр дунд нь нөгөө саяны молиг Баточор гэдэг гэж аюур одоо банд гэсэн арслангууд байгаа байхгүй. Мундаг арслангууд шавнууд нь. Гэсэн тэд нартай ингэж хэлсэн байгаа. Даруй төлөв зантай байх, барилдаж байгаа бүхөө байнга хайрлаж, өнөөдөр би чамааг хаялаа, маргааш намайг чи хайна гэж бодож, барилд голгондоо өөр мэх хийдэг бай. Ямар ч бүх нэг мехийг ганц 2 жил болоод түүнийгээ хийж чадахгүй болдог. Бөхчүүд маань гихгүй хариу мэх бэлтгээд ирдэг юм аа. Бүх насныхаа байдалд мэхээ тохируулах хэрэгтэй. Насны залууд төргөн хөдөлгөөнтэй мэх нас ахаад ирэхээр хөл муудаж зориг мохно. Тэр үед түшигтэй удаан хөдөлгөөнтэй мэх хэрэгтэй. Эцэст нь даваа гордож багчууд буюу харж яваа ахмад өгчүүдийг хүндэтгэлгүйгээр шүүрэн амлах нь мөн ч эвгүй. Өөрөө ч зовоод нөхрөө ч зовоож удаан зууралдахгүй байх хэрэгтэй. Удаан зуурах буюу булхайтай байх нь хідэн үеийн турш яригддаг. Сайн сайхан барилдах нь хожим үедээ нэр цэвэр мөнхчнөө гэж сургамжлан зөвлөдөг байсан гэдэг. Саяны зөвлөгөөг бүр хевлээд энэ бүхин секцнүүд төр тавих хэрэгтэй. Тийм байгааз тий. Тэгээд өөрийнх нь одоо тэр шавнар мамдар нутгийнхан бүхчүүд гэдэг нь бүгд тэр хүчтэй аслангууд байгаа хэвчээ. Эсвэл яг Монгол бүхийн хүндэтгэл хүлээсэн бүхийн л хэлэх үг байна наадах чи. Тэр дэвээ шаван үнэхээр үзэсгэлэн гэсэн. Ямар сайндаа л за нутгийнхан тэр их Монгол хайхныхын нэрээр дусчиж болох юм. Гэхдээ л Монгол дотроос үндэсний бүх дотроос их Монгол гэж хүрэмтлэгдэнэ гэдэг чинь л үнэхээр л ард түмний өгсөн хүндэтгэл байгааз тий. Яа тэр сүүлийн зөвлөгөө бол өстой бүр дотор шигдээл орчлоо шүү. За баярлалаа ганашаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон өв соёл уламжлалт эдлэгч ойдлох ивент тэтгэлээ нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Удман дөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 төлөвний Удман радиогоор хүрлээ. За ганашаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.